За нар хөгшүнэ та бол Мон уран компаниг үндэслэгч байгаа. Тэгэхээр Мон уран компаниг бас ихэнх хүмүүс яг ямар үйл ажиллагаа явуулдیں, ямар хуу цар хүрээтэй сайн ойлгохгүй байж магадгүй. Тэгэхээр та Мон уран компанийнхаа нэгдүгürt нэрэнд ямар учиртай юм бэ? Тайлбарлаад өгөөч. Хоёрдугаарт нь яг ямар их усүрээс орлого олдог компани вэ? За товчхон дээрээ тэгээд энэ уулзалтандаа урьж байгаа, энийг зохион байгуулж байгаа танай хамт олонд баярлалаа. Тэгээд надтай уулзъя гэж сэтгэл гаргаж ирсэн та бүхэндээ бас баярлалаа. Энэ өдөр илэн далангуу нээлттэй гой залуучуудтайгаа ярих юмсаа гэж бас бодож ирсэн. Тэгээд та бүхэн маань ямар ч асуулт хүссэн юмаас асууж болно шүү. Санаа зовох юмгүйгээр ингээ асуучвал гомдчих болов өдр гэсэн тийм бодлогоогоор юу хүсч асуумаар байна бүгдийг асуугаарай гэж бас хүсье. Манай Мон уран гэж компани их эрт дээр үед байгуулагдажсэн. Мон уран гэдэг нь уран гэдэг өөрөө энергитэй. Одоо дэлхий дээр байгаа хамгийн их энергитэй зүйл. Тэр ураныг биелэгдэж өгч ирсэн. Өшөө дээр нах тэр гурван сайханд анхны ураны ордны доо талбай дээр биднес бас ч уран олзуулчих юм шиг та нар шиг залуухан 20 эдтэй байхдаа сэтгэл өвөрлөд явж исэн. Энэ бол хэтэрхий том бизнес байсан учраас цаашдаа биднес бол үйл хөдлөх хөрөнгөний чиглэлээр ажилласан. Үйл хөдлөх хөрөнгө гэдэг маань тухайн үед ойлгомжтой тийм зүйл, хамгийн сонирхолтой ийм бизнес байсан. Тэгээ гол нь үйл хөдлөх хөрөнгөний чиглэлээр ирэх хавар бол манайх 68 давхрын барилгын ажил бол эхэлнэ. 68 давхрын дээдлэлтэй 20 давхрт нь риск гаралтунтай Монголын бас хамгийн гоё нийслэлийг чимсэн тийм бүтээн босголтын ажил байх луу гэж би бас бодож байгаа. Одоо хамгийн сүүлд хийгдэж байгаа ажлууд нийт 13 төсөл энэ жил хэрэгжүүлэхээр миний хувь эзэмшдэг компани ажиллаж байгаа. Нөгөө гишүүн болцсон чинь мартаад компани захирал шиг байна гэдээ бас баахан шөмжлүүлж ирсэн. Тэгээ хаяа тийм алдаа гаргуул бас уучлаарай. За тавчхандаа. За тооны хэлээр яриул ерөнхийдөө ямархуу том хэмжээний том төслүүд хэрэгжүүлж байгаа вэ? Энэ компани ерөнхийдөө төлдөг татвар ямархуу байдаг вэ? Нэг тооны хэлээр хэдэн ажилтнтай вэ? Компаниа дүрслээд хэлэхгүй юу? Биднес ерөнхийдөө нөгөө Монгол хүн чинь цөөн хүчээр их ажил хий гэж боддог. Манай компани бол тийм олон ажилгүй ихэвчлэн одоо юу гэдгийг оюун санаагаа зах зээл дээр гаргаж мөнгө олох гол бизнесийн гол санаануудыг гаргаж хөрөнгө оруулалтыг татах. Тэгээ заримдаа ингэж хийж байгаа ажлаа хараад хүн хүчтэй нь хуваахаар арай цөөхөн хүчээр ч хийгээд байгаа юм шиг санагддаг. Ирэх жил биднес нийт ойролцоогоор бараг хагас сая метр квадрат барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Эдгээр зах зээл хүнд ч гэсэн би бол Монголыг дандаа гэрэлгээ гэдгээр хардаг. Зүгээр энэ дээр нь асуултанд ороогүй нэг зүйл санаанд орсон. Тэрийг та нартай хэлчихье. Жишээ нь ингээд та нарыг би хараад үнэхээр баярлж байна. Өнөөдөр бол би улам л их Монгол хөгжих зүг рүүгээ явчлаа гэж хардаг. Ингээд залуучууд маань хүртэл цуглаад үнэхээр бизнесээ яаж эхлэх ёстой юм бол, яаж томруулах ёстой юм бол гэж нэг орон цаг заваа гаргаад сууж ийн гэдэг л Монголын баялаг. Би хувьдаа Монгол гэсэн болгол үнэтэй байгаасаа гэж боддог. Өнөөдөр залуучуудаа хэлье гэж бодсон нэг зүйл маань биднийг олон зуун жил монголчууд дийлж одоо явж ирсэн түүхтэй 200 жил бол дэлхийг бодлогоороо захирж ирсэн бол 400 жил барьж ирсэн бол тэгэхээр бидэнд агуу их хүч байгаа гэдэгт би дандаа итгэдэг. Өнөөдөр биднийхийг жоохон үнэгүй болгоод байгаа юм нь жишээ нь бизнесийнхнийгаа олигарх болгочихж байгаа юм. Улс төрчтэй авилгалчд болгочихж байгаа юм. Залуучуудаа залхуу хойрог гэж яриад байгаа. Тэгээ энэ Монгол улсыг хэн авч явах юм те? Жишээ нь биднийг тийм сонирн байдал руу оруулсан юм байлээ л дээ. Морио магтуул нэг тэнэг гэд хэлсэн. Тэгээд ирчүүд нь морио магчдаггүй тэнэг болчих гээд. Өөрийнх нь хүүхдийг гаргаж өгсөн хамгийн сайхан эхнэрээ магтах гэхээр эхнэрээ магтуул бас нэг тэнэг гэд хэлсэн. Тэгээ энэ болгоноосоо биднес одоо юу гэдэг өөрийгөө магтуул гэдэг чинь өөрийнхөө үзэл бодлыг
чөлөөтэй илэрхийлж гин гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө үзэл бодлыг хүртэл чөлөөтэй илэрхийлж одоо чадахгүй ийм байдал руу ардын үг нь авчиад тэр нь бол зохион байгуулалтад орж ирсэн гэж үзээ та. Тэгээд бити тийм байгаарэ. Тэгээд залуучуудаа сайхан хүүхд гаргаж өгсөн хайнаа юунаас ч яахгүй, тэнийг болохоос ч яахгүй магтчихад. Дэлхийг бодлого явуулахад унаа явж исэн хүлэг мориоч магтчих чадахгүй. Тэнийг болтол нь биднээс ийм болгосон. Тэгээ залуучууд та бүхэн бас өөрийнхөө үзэл бодлыг хинээс ч айлгуугаар бас зөрөгтэй хэлж байгаарэ гэж бас та нартай хүсье. За баярлалаа. За одоо ерөнхийдөө таны яг Монуран компани тухай үйл ажиллагааны талаар илүү ярихаас илүү би яг ерөнхий нэг бизнес хүн ер нь ямар байх хэрэгтэй юм бэ? Бизнес хүний хөгжил тал руугаа илүү их өнөөр асуулт сууя гэж шийдсэн. Гэхдээ дараа нь манай залуус бас сонирхол компанийн талаар илүү их асуулт асуугаарай. За таныг одоо ингээд залуу бизнесмен байхад те бодвол одоо бидний нэг сонсоод байгаа юм нь network гэж яриад байгаа. Хүрээлэл их чухал, хэнийг таньдаг вэ гэдэг их чухал гэдэг байгаа. Таны хувьд хүн таньдгүй, хэнийг ч таньдгүй байгаад өөрийнхөө тэр хүрээлэл, танилын хүрээгээ яаж ийм чанга байдлаар бий болгож авсан бэ? Энэ түүхээс овалцаач. Ер нь бол юу штэ танилтай хүн талын чинээ гэж та нар бол илүү өнөөдөр дэлхийн нэг болцсон бүр дэлхий дээр гарч ирээд хүртэл Монголынхаа нэрийг гаргаж болохоор ийм цаг үед амьдарч байгаагаараа илүү бас азтай байсан баг. Азтай баг. Жишээ нь миний үед үнэхээр ийм боломж байсан бол би Монголд биш өөр газар бизнес хийх байсан баг. Тэгээд одоо бол Монголынхаа давуу талыг олон зүйлээр олоод харцсан. Би Монгол улсыг хамгийн хөгжинэ гэж боддог. Бид бол агуу том байршилтай, бидэнд бурхан өгж болох бүх юмыг өгсөн. Газар доор нь хичнээн их баялаг байна. Залуучууд нь ямар гоё ухаалаг зөв тийшээ хардсан байна. Монгол хүний ген ямар дэлхийд хүчтэй. Над нэг еврей найз маань хэлж ирсэн. Дэлхий дээр 8 үедээ ген хадгалагддаг ганцхан ард түмэн бол монголчууд. Биднийх еврейчүүдийн ген бол 7 үедээ хадгалагддаг. Гэхдээ бас энэ биднээс их ил хэлдэггүй юм аа. Хэрвээ бид хүүхд өргөж авал Монгол хүүхд өргөж авна гэж. Тэгэхээр бурхан бидэнд бүгдийг өгчөөд жоохон цаг хугацааны л проблем байгаа юм болов гэж боддог. Би Монгол улсыг тойроод 1.5 тэрбум хүний зах зээл донд хамгийн гоё боломжтой байршил. Тэгээд хүмүүс дэлхийд хятадуудад яаж юмаа зарах уу гэж яхад, Оросуудад ямаа яаж зарах уу гэж яхад бид энэ байрал дээр бол Ferrari шиг машинаар бол тэднүүсийн төрийн бодлогыг өөрчлөхөд бол үнэхээр том ачааны машинтай зүйрлэхээр нүсэр том. Бид өнөөдөр тэрэнд байхгүй боломжуудын Монголд хийх асар олон боломжууд байна. Тэгэхээр бол та нар бол үнэхээр азтай залуучууд. Одоо жоохон ингээд зөв хараад зөв зүтгээд бүх юмыг хийж болж Монголд. Зүгээр л мөнгө олох бол үнэхээр одоо та нарын хувьд хамгийн амархан тэр цаг үе байгаа болов гэж би боддог. Та яг амархан гэдэгт итгэлтэй байна уу? Амар амархан шүү дээ. Монгол хөгжиж улсыг хөгжүүлэх бол үндсэндээ зөв бодлоо 6 сарын л ажил. Үнэхээр хамгийн амархан юм бол Монгол улсыг хөгжүүлэх. Зүгээр л бид урт хятадын аялал жуулчлал 150 сая 2020 он гэгт хүргэн гэж байна. Тэгээ биднээс ингээд төрийн бодлогот би ч гэсэн нэг шүүмжлэлтэй ханддаг юм бизнестэй холбоотой учраас хэлчихье. Биднээс бол урт төршөөсөө айж, хой төршөөсөө айж, нөгөө намаас айж, анд нөхдөөс айдаг ийм сонин цаг үе ирж байгаа. Энэ л бидний хөгжлийг жоохон хойш нь зулгаагаад байгаа зүйл юм болов гэж боддог. Бид өнөөдөр хятадаас айгаад ямар нэгэн орж ирээ эзэлчих гээд байгаа юм шиг ингээд залуучуудын бүх нийтийн тархийг угаагаад дэлхийн өнөөдөр нэг болчиход шүү дээ. Хэл гайланс чангаруулт юм байгааз хийх ёстой ажиллаа төр хийх ёстой. Өнөөдөр Монгол улсын их хурлын дарга манай Зандаа хүүгийн инкул дарга Японд явж байхад Японы радиогоор 480 мянган хятад хүн нэг өдөрт тэнд байна. 480 мянган. Хятад хүмүүс өнөөдөр хэрэглээ баяждсан боломжтой болсон учраас өдөрт өөртөө зарвалж байгаа нь 1800-с 2000 доллар. Зүгээр л бараг тэрбум долларыг Японы эдийн засагт нэг өдөр хасгаж. Тэгэхэд биднээс өнөөдөр цаг үе өөр болчиход айж биш.
хүчрхэг нөхөрлөл өөрсдөө чадaltaй ийм хэмжээнд хөгжүүлж яагаад биднээс хятадуудыг оруулж ирэхгүй вэ? Бүх хэмийг ингээд популизм хийж байгаа хүмүүс бүр биднийг ингээд хамгийн аймхай хамгийн хөгийн болгож өргөж. Та нар эргээд харахаар Монголд үнэтэй юм юу ч байхгүй. Газар нь үнэгүй, хүн нь үнэгүй, улс төрчид нь үнэгүй, төр нь үнэгүй. Бид энэ болгоно хамгийн хайрлж тэр тусмаа улс төрт бол ямар иргэний зориг гаргах ёстойг бол хамгийн дургуун хүнээ хүртэл дэмжиж чаддаг. Энэ бол Монгол шүү гэж хараад дэмжиж чаддаг тийм хүмүүсийг их дэмжмээр юм бэл. Тэгэхгүй энэ ч над дургу, тэр ч над дургу гэх юм бол цаана Монголдо дургу юм шиг харагдаад. Тийм учраас та нар минь бити тэгэрэй. Бити хятадаас, бити Оросоос, бити нөгөө намаас, андаасаа битгий. Бүгдээр л хүчрхэг болох юм бол бүгдээр нь боломжтой энэ цаг үед сайхан амьдрах нь хамгийн би чухал гэж хардаг. Тийм учраас олон хятад жуулчин ирээд энд Монголын эдийн засгт мөнгө хасгаад, олон Япон жуулчин ирээд, олон Орос жуулчин ирээд манай Монгол улсын эдийн засгт мөнгө хасгаад яваасай л гэж би бас хүсдэг. За бид хоёрын яриа жоохон арай том зургаараа яваадах шиг байна те. Гэхдээ миний яг нэг сонирхож ирсэн юм нь гэхээр дүнгиж эхэлж байгаа бид нар одоо яг гараад ингээд айхтар том зургаар бас хөдөлж чадахгүй л байгаа болов. Тэгэхээр наад захын зүгээр бизнесийнхаа эхний партнерыг, мундаг партнерыг олдог ч юм уу те. Таны хувьд туршлага юу байна? Хамгийн ихний мундаг 8-аагаа хийхэд би бол бүх монголчуудыг дэндүү том хүсэл мөрөөдөлтэй байгаасай л гэж боддог. Яг үүндээ жижиг юм хийх, том юм хийх хоёр эргээд харахад магадгүй том юм хийх нь илүү амарч байдаг гэж магадгүй. Жишээ нэг байшин барих, 100 байшин барих, нэг байшингийн хаалга авъя гэж очиж байгаа хүнийг бол хямдруулахчгүй, сонирхохчгүй. 1000 байшин барья гэж байгаа хүн 1000 хаалга авахд хэд дахин хямдхан авч чадна. Тийм учраас миний хувьд том үүлийг зөрөгтэйгээр залуучууд маань эхлүүлж байгаа ч л гэж би хүсдэг. Өнөөдөр дэлхийн залуучууд тэр өмтөнд болсон залуучууд юунаас айсан, юунаас ч байгаагүй шүү дээ. Залуу наснаас ч байгаагүй. Бүгднгээс нь байгаагүй. Зүгээр л тэрэндээ хийж байгаа ажилдаа итгэл үнэмшлөөгөөд энийгээ үнэн гэж харсан. Хүнд ерөөсөн нэг юм гоё үг гэдэг юм. Өнөөдрийн эргэлзээ маргаашийн гайхамшиг нураадаг гэж. Өнөөдөр л хийж байгаа юмдаа хэн нэгэн эргэлзэх юм бол маргаашийн тэр жинхэнэ гэж бодож байгаа юм чинь бол байхгүй болох учраас үнэхээр эргэлзэж байгаа ч гэсэн тэрийг үнэн гэж бодож хийж. Тэгэх юм бол та нарын өмнө юу ч хэцүү шээ. Гэхдээ та нар өнөөдөр дэлхийг байлдан оюун санааны хувьд ч эзлэхэд монгол хүн чадна. Зүгээр л монгол хүндээ итгэдэг болох хэрэгтэй. Монгол хүнээ хамгийн их хайрладаг болох хэрэгтэй. Миний монголчууд гайхамшигтай шүү гэж чин сэтгэлээсээ итгэдэг болох юм бол би монголчуудыг бол үнэхээр цаг үеийн өөрчлөлт, шинжилт, хөгжилтийг бол авчирч чадна гэж би итгэдэг. За таны хувьд таны ингээд гадна дотны харилцагч нар байгаа бах. Та ямар улсын бизнесүүдтэй илүү дотн харилцаад вэ? Зөндөө байна төв. За хамгийн дотноо. За манай араб найз нар байна. Сая бас ирж байгаад явсан. Хятад олон найз нар байна. Япон найз нар байна. Орос найз нар байна. Герман найз нар байна. Гэхдээ тэднээс үнэхээр хийж бүтээж байна л да. Чи манай нэг найзын ах トゥ 5 хүний компани гэхэд бараг 100 биллионыг эргүүлж байна. Монгол улсын төсөөс ганц компани хэд дахин том. Энийг монголчууд чадахгүй биш. Зүгээр л бид өнөөдөр ингээд бүгд нэг юмнаас айдаг болсон. Тэгэхээр бүгдээрээ ингээд итгэдэг. МСС-ийн од жаргалтай баталгаа нь итгэдэг, баталгатай од жаргал нь итгэдэг. Ингэж л бид явбал бүхнийг хийж чадна л гэж бодож байна. За та түрүү өмнө бас айх тухай ярьсан. Ихэнх хүмүүс бол алдаа гаргахаасаа айдаг тий, унахаасаа айдаг. Таны хувьд яг энэ айцад тэгвэл яаж давдгийг анх дөнгөж эхэлж байхдаа яаж давж исэн юм? Гэхдээ залуу ах чинь тэгэл нөө гараа нөө галзуу барын амд хийгээл хэд хазгуулчаал гайгүй хазаагүй юм шиг санагддаг. Залуу хүнд байдаг ганц баялаг бол залуу нас. Та нар нас ахиал байх тусам улам зориг өгөөл, улам хашир болоод аюул олон алдаа хийгээл
хамгийн их юмыг та нар залуу наснда бүгд. Яагаад гэвэл та нар юунаас ч айхгүй. Алдхаас ч айхгүй юу залуу наснд л байдаг. Энэ бол та нарын ганц хүч. Тийм учраас юунаас ч битээ. Гэхдээ болгоомжтой, бодолтой хий. Гэхдээ хийж байгаа юмдаа итгээд энэ бол үнэн гэж хараад Монгол гэхээр яхаараа хамгийн ядуу байх хэрэгтэй. Монгол хүн гэхээр одоо яагаад хамгийн бага цалин авах хэрэгтэй. Монгол хүн гэхээр яагаад хамгийн амтхан байшин амьдрах хэрэгтэй. Бидний төрийн бодлого өөрөөсөө ингэж гачин болчиход байна л да. Хамгийн амтхан байшин бариад оруул гэдэг чинь хамгийн ядуу руу яваад байгаа хэрэг. Тэгэхээр хамгийн гоё байшин бариулаад хамгийн өндөр цалинтай. Үнэхээр миний одоо нэг энэ бол төр улсыг өдөртж байгаа сайд нарын цалин эдрийг бол 20-30 саяар нэмэх хэрэгтэй гэж боддог. Үнэхээр одоо сая төгрөгийн цалин нь одоо 30% нэхэр чинь 700 мянга. Ингээ $350 цалинтай автобусаар явдаг сайдтай төр улсын хэргийг яаж явуулах? Тэгээ сонгуулийн системний учраас нөгөө цалингүй болж хүн таалагдана гэж бодоод байдаг. Та нар бол юуг нь дэмжих вэ? 30 сая төгрөгийн цалингийн өгүүлээд өдөр шөнөгүй юу ч бодохгүй ажил хийлгэхийн дэмжих үү? $300 цалинтай нэг сайд Монгол улсын төлөөгөө явж байгааг хүсэх үү? Та нар яг чин сэтгэлдээ хэлдэ. Мэдээж тэр хүмүүсийн цалин татвар төлөх юм бол өгж байгаа шүү дээ. Тэр мөнгө цалин өгч байгаа тэр хүмүүс тийм одоо тэр одоо Тэгэхээр Сингапурын ерөнхий сайдын цалин Сингапурын топ 10 компани ерөнхий захирлын дунд цалин. Ерөнхий сайд сайн ажиллавал компаниуд сайн ажиллана, компаниуд сайн ажиллавал нөхөр өөрөө эргээд сайн цалин авна. Тэгэхээр ингээд энэ эдийн засгийн харилцаа эдийн засгийн зах зээлийн харилцаанд орсон юм шиг мөртлөө бид эсрэгээр нь ингээд яваад байгаа юм л да. Би бол монголчуудаа улам илүү өндөр цалинтай. Энэ бол айгүй амархан зүйл байхгүй. Зүгээр л 15 сая ят түүнийг авцраал 7 хоног гоё аялал жуулчлалын зохион байгуулалт явахад 30 миллион байхгүй. Ерөөсөө энэ хэцүү биш. Манай нэг Польш найз нар ирчээд тэгжсэн л. Гэхдээ та нар одоо хятадын хажууд ээж баяж чадахгүй болсод хогчин штэ гэдэг. Яг үнэн байхгүй. Польшууд хаа газар юм хийгээ хятадын зах зээлд л нийлүүлээд дэлхийн одоо баг номер 1 эдийн засаг болсон. Тэнд л юм зарах бол тэднүүсийн хувьд сонирхол. Гэтэл бид яг хятадын бүр гүн рүү н орцсон юм шиг байршилтай зүгээр л бид жоох юм хийгээд зүгээр л тэднүүсийг нэг авцраад 7 хоног яах юмыг яагаад бодож олж болдог. Тэгээ тэрнтэй холбоотой биднес нэг бас гоё төсөл хийж байгаа. Үлэг гөрүүлийн Монгол бол мэддэг 3, дэлхийн мэддэг 3 юм. Нэг нь бол манай компанийн хийж байгаа шүү ингээд заримдаа компани гишүүнээ мартцсан явж идэв ш. Тэгээд тэр бол Монгол үлэг гөрвөрлөөрөө дэлхийд үнэхээр алдартай. Америкийн түүхийн музейний 60-аас 65% нь Монголоос олдсон олдвор. Японы хамгийн том үлэг гөрвөлийн паркын 50% нь Монголын олдвор. Дэлхийд дээр байгаа том үлэг гөрвөлийн паркын ихэнх одоо гайхаж очиж үздэг олдворууд ихэнх нь Монголоос олдсон. Канадад нэг үлэг гөрвөлийн парк нэгтгэхэд 10,000 хүнтэй хотод нэгдсэн гэж. 3 сая хүн очиод тэр хот жилийнхээ ашгийг нэг өдөрт олсон гэж. Зүгээр л бид нэг жоохон тийм хийчихэлтэй. Ганц биднээс оюутлогоо 5 толгой өдрөөр одоо юмыг хязгаарлаж болохгүй. Тэгэл ингээд за энэ талаар бас нэг та нар гоё нэг юм ойлгоод авчираа заа юу. Оюутлогоо 5 толгой өдөр биднээс төр улсын гадны компанитай гэрээ хийсэн бол алдагдaltaй ч байсан. 1 тэрбум, 2 тэрбум доллар алдагч байсан Монгол төр хэлсэндээ хүрдэг байхгүй юм бол дараа нь бизнесийнхэнд хэн итгэхийн төр нь бодол. Тэгэд одоо энэ популизм хийгээд байгаа нөхдүүд бол Монголыг өстөндөө сүрүүлж шин. Юм шүүмжлэх маш амархан залууч. Дандаа гоё гэрэл гээгээтэй талыг олж хараад дэмжиж явбал хамгийн зөв зүйл юм болов уу гэж боддог. Тийм учраас та нар энд сууж байгаа их хурлын гишүүд эдэр бол хөөх юм муусаа хайлуулсан ч гэсэн чаавас төр улсынхаа төлөө санаа зовоол явж. Энэ бизнесийнхэн бас үнэхээр ажил төрөл нь болохгүй явж байгаа ч гэсэн л Монгол улстай нэг байшин бариад өгчийл гээд явж байгаа хүмүүс. Бүх монголчууд биенээ дэмждэг хайрладаг болчих юм бол монголчуудыг хинч одоо дийлэхгүй. Энэ бол Монголын хамгийн том хүч гэж би хараад байна. Тийм учраас энэ олон гой залуучууд суугаад бодол санаагаа яриад зөвлөдөө сууна гэдэг бол энэ бас л нэг хүч. Баярлалаа. За ерөнхийдөө бол хоёлоо нэг том өрөөдөл ярих хэрэгтэй юм шиг байна тийм. Би ерөөсөө жоох юм мөрөддөг болохоор. Гэхдээ би таны бас нөө техник жоохон байх үе чинь айгүйг сонирхоод байгаа байхгүй юу?
том юмаа бас ярмаар байна. Жохон анхныхаа та нар миний цензургүй яриаг үзчихсэн санаж байгаа. Би тэн дээр яг ил тод хэлсэн тэр санаа юу байсан гэвэл миний анхны бизнесийг дэмжиж өгсөн хүн бол энэ Datacom Inc гэдэг. Тухайн үед бол Datacom гэж компани интернетийг оруулаад ирсэн хамгийн баян компани. Тэгээд тэр бол бас Монголын би хайрлж явдаг маш ухаантай хүний нэг их хурлын гишүүн байсан. Нээлттэй формыг хөтлөгч хийдэг байсан. Та нар Inc утгыг бол таних баха да бүгд. Тэр хүн миний анх бизнесийг дэмжиж бараг би тэр үед хагас сая доллар намайг огт таньдгүй, манай гэрээг хаана байдгийг мэддэггүй. Над руу ярьдагчгүй. Би ингээл баахан бижигнж жаал хан мөргөл очихороо битээр нэг уулзаа 5 6 цаг зөөвөлдтэй. Тэгээд тэр нь зөв юм байна, энэ зөв гэж тэгээд намайг бас бизнесийн гараагаа дэмжихэд хамгийн одоо ихтэл маань болж исэн хүн одоо тэр үеийн $500,000 гэдэг чинь одоогийн хэд чинь 10-20 сая доллар ч юм уу. Тухайн үед одоо маш их мөнгө байсан. Тэгээд эд настай байсан бай яг тэр үед. 20 эдтэй л байсан баг. Тэр үед чинь нөгөө яг яаж зөрөгтэй тийм их мөнгө авч ийсэн одоо бас энэ ч л нөгөө залуу хүний зориг байхгүй. Одоо бол хаширлаад ер нь авах уу болох уу олон юм бодно шүү дээ. За ихэнх бизнесийн хүмүүс одоо гадны бизнесийн нэг залуучуудад зөвлөд идэг штэ. 20 хүртлээ иймэрхүү юм хий, 25 хүртлээ нэг сайн үнийг дагаа, 30 хүртлээ тийм компанид ажиллаж гэдэг юм уу. Та ингэж одоо насаар зааглаж зөвлөх бол залуучууд яг аль аль насандаа юу хийгээ явж исэн дээр вэ үдээд. Би иймэрхүү юм одоо юу гэдэг яг би өөрийнхөө амьдралыг ярил та нараас хүсэх юм бол зүгээр л хүсэл мөрөөдөлтэй байгаа ч л гэж үсэн. Хүсэл мөрөөдөл хөдөлмөр хоёр бол хүнийг юунд ч хүргэдэг учраас заавал тэрийг тийм компанид дамжаад, ийм компанид дамжаад би тэгээр гэж хэлэхгүй. Магадгүй хамгийн том компанийг байгуулж бас болно шүү дээ. Тийм учраас хүнд нэг өөрт нандин хүн өөрийнхөө дуртай юмд л амжилт гаргадаг гэж. Тэгэхээр үнэхээр том мөрөөдмөр бол мөрөөдцөө юу. Тэрнийхэн төлөө харин яг тэр том мөрөөдөлшгүй ажил, тэр том мөрөөдлийг чинь нийлж хийх хүнийг ол. Тэгэл Билл Гейтс ч гэсэн цагтаа нэг компаниг гуугаал явж байгаа л гэрээ хийгээл тэр түүхэнд бизнесийн гэрээ хамгийн алдаатай Билл Гейтсийг зарах хэрэгтэйгээр хийцэн. Тэгээд Билл Гейтс баян болсон. Тийм учраас боломж бол энэ дэлхий дээр 1000 төмөөрөө байгаа. Заяа. Хэдэн 100 саяараа байгаа. Зүгээр л тэр боломжийг боломж гэж хараад үнэхээр тэрэндээ хэцүү юм байна. 3 өдөр хоолгүй хонч болно. 30 хүн чамайг хараад шоолж болно. Зүгээр л чи хүсэл мөрөөдөлтөд өмнөж байх юм бол хамгийн дотны хүн чи хүртэл чиний эсрэг байсан чи өөрийнхөө мөрөөдөлд өмнөж байх юм бол хизээ нэгэн өдөр амжилт бол заавал олно. Зүгээр нэг амьдралын юм асуухад та зээл авахын талаар юу гэж боддог одоо хүмүүс нэг байрны зээл авчдаг. Тэгэхээр нэг ямар нэгэн эрсдэл гаргах одоо хүсэлгүй болж хувирдаг ч юм уу те. Ер нь бол мөнгө олдвол авчээ заяа. Нэр бүр өртөө болж үз. Та нар өртөө болох юм бол өр өдөр гэдэг чинь хүнийг амар хөдөлгөх хүч байхгүй. Би хууч өртөө байхдаа ингээл шөнө 3 цаг зэрэл 2 цаг зэрчээл за маргааш 9 цаг хурдан болоосоо яг тэгстой юм байна гэл. Тэг өр заяа мөнгө л олдвол аваад гагцгүй тэрийг битгий казино тоглол буруу юм битгий хэрэгэл яг үнэн тэр мөрөөдөл гэж үнэн гэж бодож байгаа юмдаа л тэрийг зориул. Өөрөө төлж чадахгүй юм шиг байдалд ч хүн зөндөө орно. Гагцгүй тэрнээс гарах арга зам бол ертөнцид дээр заавал байгаа. Тийм учраас ер нь ингээд нэг жоохон ингээд үлсгэлэн бол улс орны хамгийн том капитал гэж хэлсэн шиг бас нэг жоохон өртөө байхад нойр өрөхгүй өрөө төлмөр санагдана. Өргөө болоод ирэхээр хүн чинь муухай залах уу санаа зовох юмгүй. Тийм учраас залуучууд та нар мөнгө л олдвол авчээ. Гэхдээ зөв юм та нар яг тэр хүсэл мөрөөдлийнхөө төлөө бол мөнгийг хайргүй, гамгүй зарцаа юу. Чингис хаан хэлсэн гэж байгаа шүү дээ. Мөнгийг боол мэт хэрэглээ гэж. Мөнгөний боол бол болж болохгүй. Мөнгө бол та нарын боол байхаар тэгж юмыг бодож олоод хийх юм бол аяанда мөнгө чинь чиний боол болчихно. Тэгэл
Та за зээлний талаар дахиад ганцхан асуулт чи. Та хамгийн ихтэй яг хичнээн төгрөгийн өрөнд үртөө явж үзсэн бэ? Би ч амнуудад нэг 20 сая доллар өртөө. 20 сая доллар. 20 сая доллар өртөө байж үзсэн. Гэхдээ тэрүүгээр бол бизнес хийсэн. Намайг ануудыг дампууруулсан ингээд удаа дараа бичээд идэв. Тэгээд ганц хүн дампууруулсан ч гэж яах вэ? Тэгээд манайх бол яг одоо шударгаар нэг мөнгөний хүү асуулахгүйгээр бүгдийн шударгаар төлсөн. Гэхдээ бас амьдралдаа нэг банк дампууруулсан гэдэг. Гоё заримдаа сонсохоор гоё юм шиг сонсогдсон шүү дээ. За. Ер нь бол та нар нэг юм та нар руу хамгийн муухай чулуу шийтгэл та нар тэрийг алт болгоол хувиргаад. Тэгвэл аяанда хүмүүс сүултээ алт шийдээд байгаа юм шиг санагдаад янз бүрийн юм шийтгэхэ болчихсон заа. Тийм учраас За таны амьдралд одоо за ингээд байнгын л бодвол ингээд залуучууд мөнгөө яаж олох вэ? Байрныхаа зээлийг яаж төлөх вэ? Миний энэ бизнес амжилттай болох болов уу? Жоохын явж исэн чинь нэг нөхөр том мөнгөөр орж ирээ арчаа хийчих болов уу гэл ингээд санаа зовоод идэг те. Таны хувьд ингээд амьдралын чинь нэг мөчөд бизнесийн талаар нэг айхтар тийм санаа зовхоо болж исэн тийм мөч байдаг уу? Эсвэл одоо болтол тийм байд санаа зовсон юу байдаг вэ? бизнесийн талаар бодох нэг өөр тий санаа зовно бол бас мэдгүй би нэг юм бодож тайвширдаг байхгүй юу. Би автобусны 100 төгрөггүй явж болоод исэн юм чи ингээд бодохоор өнөөдрийн бүх зовлон юу ч биш юм шиг санагдав. Ямар ч айдас надад байдгүй. Зүгээр л залуу байхад ер нь тэгээд 100 төгрөггүй ч одоо байж амьдрал болоо л байдаг байхгүй. Хитрхи одоо юу гэдэг юм бэ? Хитрхи дандаа ингээд хаяа эргэж нэг ямар байсан да очиж бас хүн жоохон тайвширч ямар юм шиг. Тэгээд өөрийгөө олон арга их биш үү? Өөрийгөө ямар үед яаж тайвшруулах вэ? Тэгээд уг нь энэ мэрэгэн үг сургаал гэдэг биднээсийг оюутан байхад гарч ирсэн нэг ном бий. Тэр одоо их гоё л доо. Яг би тэрийг бараг 30 жил уншиж байна. Тэр жишээ нь хогийн ургамал гэж юу вэ гэхтэл өнөө болтол ач холбогдол нь танигдаагүй ургамлыг хогийн ургамал гэнэ. Тэгэхээр бол найз нөхөд бүх юм ерөөсөө бизнесийн суур ухаан бол ганцхан үнгүй юмыг яаж үнэтэй болохгүй, үнэтэй юмыг яаж улам үнэтэй болохгүй л гэдэг л ухаан. Зүгээр л та нарт байгаа боломжоо нэг олдсон боломжоо яаж үнэтэй болохгүй, нэг олдсон жоохон үл хөдлөхөрөнгөө яаж үнэтэй болохгүй, нэг олдсон бизнесийн санаагаа яаж үнэтэй болохгүй, нэг алим олдоход алимаа яаж үнэтэй болохгүй гэдэг л ер нь энэ бизнесийн суур ухаан. Тийм учраас хүнд зөндөө олон юм байгаа юм чинь тэр болгоныгоо үнийг 10 дахин өсгөчгдөл тэгэл дараа нь 100 дахин өснө үз тэгэл өсөөл явчихжээ юм шүү дээ. Таны яг энэ хэлжсэнээс юмны үн цэнийг өсгөх ухаан гэдэг шүү дээ, тэ. Надад нэг иймэрхүү юм төсөөлөгдөд байна л да. Би нэг байшинтай байсан бол хоёр байшинтай болох гэж яарахынхаа оронд байгаа байшингийнхаа үнэлгээг өсгөх гэж хичээх нь дээр зүг. Манай би 68 давхрын зургийг хийх гэж явж байхдаа Адрен Смит гээд энэ Бурж Калифагийн ерөнхий архитектор дэлхийн одоо номер 1 архитектортой тэр Жимао Тауэр гээд Шанхайд уулзалт хийжсэн. Тэгээ би уулзаад анх үл хөдлөх хөрөнгө гэдгийг ч сайн ойлгохгүй л явж исэн юм байл л да. Тэгээ Адрентай уулзж исэн Адрен над нэг юм хэлсэн байхгүй. Миний урлаг бол газрыг үнэтэй болох урлаг гэдэг. Би гой байшин зурулах гэдэг Адрен өмнөөс миний урлаг бол газрыг үнэтэй болох урлаг гэж. Тэгээ сүүлд нь маш том одоо исламын одоо энэ банкны түүцийн дараа дэлхийн үйл хөдлөх хөрөнгөний номер 1 гэдэг ингээд том хүмүүстэй уулзаад сүүлдээ зүгээр л яг тэрийг ойлгож. Жишээ нь Бурж Калифаг одоо Бурж Калифаг хийлгэж яхад арабууд аюул олон жил алдсан юм байна л да. Ийм байшин бариад хэрэгтэй хэрэггүй юу? Дубай моолыг барих гээд 1.2 сая метр квадрат дэлгүүрийг барих гээд зөндөө эргэлзээ үүсчихсэн. Бүгдээр энэ дотор ч юм орчих юм байна штэ гэдэг. Тэгсэн одоо Дубайд дахиад 2 сая метр квадрат том моол барьж байна. Тэнд 4 жилийн өмнө 5 жилийн өмнө үйлчлүүлсэн хүмүүсийн тоо 75 сая. Зүгээр л тэднээс хүн ирээд дэлгүүртэх тэр юм. Тэрнийх нь 65% нь хятадууд 8 цаг нисч очиж. Зүгээр л бид энд 2 сая метр квадрат моолыг бариулаад тэнд
Одоо бүр булангийн орны халуур дулаан амар болж Дубай үйл хөдлөх хөрөнгийн үнийн уналт аюу огцом явж. Бидэнд асар том боломжууд гарч байгаа хэрэг. Арабууд ирэхээр Монголыг болохоор диваажин гэдэг. Тэнд Кувейтэд энэ жил 74 градус. Катарын зуны халууныхаа прогнозыг 67 градусаар, шөнийхийн 43 градусаар бодож. Тэнд тэгэхэд Дубай Катарт иргэжил $346 билион ажил. Нэмэх нь $186 билион ажил. Хүн ам нь 800 мянга. Зүгээр л хүн хөгжиж болж байгаа юм. Тэгээ нөгөө талаас нь харах юм бол бүгд харах л багтаа газтай эмчнэ гэж. Зүгээр бидэнд асар том хятад гээд ингээд тийшээ очиж дэлгүүртдэг хүмүүс байхад ойрхон наашаа 30 минут нисгээл дэлгүүртүүлэлтэй. Зүгээр л бид хийхгүй байгаа юм. Бага нөгөө 5.14-ийн байрыг солиол юу гэдэг авгаа нөхөр хоёр байл та гэртээ тэг хөгжлөөрээд нэг өдөр чи энэ орон дээр гарч байгаа би ингээл хоёр биенийхээ ингээл орон дээр хөгжил явахгүй шүү дээ. Явж гадагшаа явах хэрэгтэй, бизнес олох хэрэгтэй, мөнгө төгрөг олох хэрэгтэй. Тэгэхээр би бол Монголд хамгийн их боломжтой. Та нар бол зөвхөн үнэхээр алтан үед төрсөн. Та нарын хэнэнч дэлхийн хамгийн том тэр өмтөнгүүд болох тийм хувь тавилан бол байгаа. Үнэхээр энэ Монгол улсад бол бүх юмыг өгчөөд байхад бид жоохон хэтэрхий баян болохоор сэтгэлэн тайван байт юм бол эсвэл нэг тийм байж магадгүй. Таны ингээд яг энэ өгж байгаа мессеж чи ерөнхийдөө бол яг үзээд хараад ирсэн яриа сонсогдоод байна л да. Тэгэхээр бид нар за одоо ингээд ерөөсөө дэлхийг явж үзье, нэг том мөрөөдөлтэй хүн шиг болъё гэх тэх юм бол хамгийн түрүүнд дийшээ оч гэх нэг 5 газар юу вэ? Очоо үзчих гэхээр Ер нь бол үйл хөдлөх хөрөнгийн та нар Дубайд очиод маш том ингээл гоё байшингууд орно. Тэгтэл энэ 5 жилийн өмнө баригдсан шүү дээ. Тэгээ зураг проектэнд тэднээс 3-4 жил зарж байгаа яалтчгүй. Тэгээ дандаа бүтээн босгох ажил бол ерөөсөө 5 жил. Одоо арабууд нэг юм ойлгоцсон. Газ баялаг биш юм байна. Нефт бас баялаг биш юм байна. Хүн бол баялаг юм байна. Хүмүүсийг авцарч аялал жуулчлалаа хөгжүүлж дараа нь нефт дуусахын үед бол аялал жуулчлалаар асар их мөнгө олж болох юм байна. Арабын баян хүмүүс байна л да. Ингээд 2 3 4 ихнэрээ суулгацсан. Тэгэхэд араб хүмүүст нүүдэлчин соёлтоос ерөнхийдөө монгол шиг тийм ихэмсэг хүмүүс байна. Босож сандал мандал тавьж өгөх юм тийм бол байдгүй гэсэн гэж. Одоо тэр хүмүүс юу ойлгосон бол энэ гаднаас ирж байгаа бүх хүнд бид маш сайн үйлчлэх ёстой юм байна. Анхаарал халамжаа тавих ёстой юм байна. Тэгжээж тэр хүний мөнгийг авах ёстой юм байна. Тэр мөнгөөрөө бид дараагийн баялагийг бүтээх юм байна гэдэг. Араб хүн дүртэл хаалган голгож өгсдөг болсон гэж. Тэр нь бол тэдний хувьд бас нэг шинэ өөрчлөлт гэж. Тэгэхээр биднээс монголчууд ингээд нэг юм одоо биднээс сэтгэлийг зовоодог нэг юм байт юм л да. Бүгдээрээ сайхан амьдрал гэдгээ мэддэг. Чинь уул уурхай дээр. Уул уурхайг ч ухаж тэндээс баялагийг авч ижил мөнгөтэй болно шүү. Тэгэхээр тэрийг ухахгүй. Тэгээ бүгдээрээ баян байх гэдэг. Аялал жуулч тэгээд нэг хэдэн өвөр Монгол ирэхээр тэрийг замд нь барьж авч буудуулгаад ингээд. Тэгэхээр ийм юмыг л битгий дэмжээрэй. Энэ л бол үнэхээр байж болохгүй зүйл. Монгол улсд ирээд хэлдэг байхгүй би. Карманда $2 сая хятад зам дээр хоноод босоход карманд $2 сая нь аюулгүй байдаг. Энэ аюулгүй орчинг л бид бүрдүүлэх ёстой. Ингэж биднээс мөнгөтэй болно шүү. Тэгэхээр энэ хятадуудыг үзэн ядж байгаа энэ тэр сэтгэлгээ бол айл хоцрогдсон одоо. Шал утгаа алдсан шүү. Хятад орж ирээд эзлэн гэж байхгүй. Гэхдээ бид бол хэл, гайл, аюулгүй байдлаа маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Бүх юм үнэхээр эднээс аялжуулж хийж гэнэ үү гэдгийг бол хянах хэрэгтэй болохоос биш хүн орж ирээд танаа эдийн засгт мөнгө өгье гэхээр нь өгөө тийм байж болохгүй гэдэг. Энэ бодлоос эдэр салах хэрэгтэй. Та нар бол бити тийм буруу бодлыг бас дэмжээрэй. Тэгээд оюутлахын өдөр дээр бол улаан популизм хийж байгаа. За. Эргээд бизнесийн хүний ерөнхийдөө төрөвшлийн талаар ярихад бизнесийн хүнд одоо өөртөө маш гүн шингээсэн байх ёстой. Хамгийн одоо шилдэг чанарууд гэвэл ямар чанаруудыг төгс хөгжүүлэх хэрэгтэй. Хэлсэндээ л хүр. Хэлсэндээ л хүрж байгаа үед бол хүний нөхөрлөл дандаа байж идэв. Хүн хэлснээсээ
буцчихаар л эргэлзээ үүсдэг. Хүнээс мөнгө авчиад хугацаанд нь өгч чадахгүй байх бол энэ бол өөр зүйл. Энэ үг бас худлаа хэлэхдээ ялгаатай зүйл. Яг бол бизнес гэдэг чинь эсвэл мөнгө олно, нөгөө талдаа эсвэл мөнгө алддаг учраас хүн алдагдал хүлээдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг эдгээр бол харилцан ойлгох хэрэгтэй. Бусд үед бол хэлсэндээ л эр хүн хэлсэндээ л хүрэх юм бол нөгөө эр хүн хэлсэндээ эмэлтмөр харьяасандаа гэдэг шиг л гол зарчмаа бариад явхад хэний ч өмнө нүүр бардам амьдарч. За. Ерөнхийдөө залуучууд бас том сэтгэх одоо ингээд том зургаар сэтгэх гэдэг имийг бас яг ч сайн ойлгохгүй л байгаа лөө гэж бодож байна л да. Та энэ дээр ерөнхийдөө ингэж эхлүүл их зөв болох юм болно. Том сэтгэх гэдэг нь ийм л санаа байна. Та нарт орж ирж байгаа хамгийн том бодлоо барьж аваад хийл гэсэн санаа. Тэр бодол чинь дандаа нэг савнд багтаад байхгүй шүү дээ. Дараагийн олонгүй том бодлууд жишээ нь төрнө. Тийм учраас өөрт байгаа бодлоосоо битээ эргэлзээ. Ингээд энэ болох болов, энийг чадах болов, энийг хийжүүл яах бол гэдэг энэ одоо бодлоосоо хамгийн томыг барьж аваад хий. Ер нь бол хамгийн том мөрөөдөлтөй жишээ нь Боингтэй болъё гэж байгаа хүнд мөрөөдөлтөй хүнд бол машин бол асуудалгүй гэж байна шүү дээ. Моциклтэй болъё гэж байгаа хүнд бол машин асуудал байхгүй. Тийм учраас бол мөрөөдлөө битээ хямрд. За. Та түрүүн бас юуны талаар ярьжсэн. Мөнгөтэй харьцах одоо мөнгийг хэрэгэлж сур боошг хэрэглэгээд ийсэн тий. Ер нь мөнгөтэй харьцах талаар та өөр ямар гол боошг хэрэгэл гэдгийг манай их хаан Чингис хэлсэн шүү. Эсвэл нараа одоо мөнгөний боошг хэрэгэлдэг гэх ингээд мушгаад гойвлоод явчих шүү. Тийм учраас би ч гэсэн зарим зүйл дээр зөндөө эргээр алдсан юм байдаг л да. Тэгээд дээр нэг кино үзчихсэн чинь тэгж нэг зүгээр яриан дээр мөнгөтэй байхдаа ухаантай бай гэж. Тэр чинь мөнгийг их ухаанаар зараа. Мөнгөтэй байхдаа ухаантай байх л ёстой юм бэл. Тийм бол та нарт улам мөнгө чинь бол одоо аривжин. Тэгэхээр бас мөнгийг одоо юу гэдгийг боол мэт хэрэгэл гэдэг нь бас боолыг буруу юм хийлгээд гэсэн санаа биш ах. Зүгээр яг үнэхээр хэрэгтэй юмд зөв зарцуулж тооцоотой бай. Одоо үнэхээр хэрэгтэй үедээ бизнесийн сонин тохиолдлууд байдаг л да. Нэг нь хүнд үед нөгөөх нь ойлгодог ийм харилцаанууд бизнест аягүй их байдаг. Ягдгүйл одоо монголчуудын хэлдгээр тэгж чи нэг хоншортой байсан шүү. Би нэг эргээ чамд ингэж байгаа шүү гэдэргээд. Тэгэхээр бол хэрэгтэй үед нь тэр үед нь бас найз нөхдөдөө зоригтой тусалж чаддаг бас байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд мөнгө дэндүү хэрэгтэйгээд үнэхээр дотны найздаа ч юм уу тусалж чадахгүй байвал бас л одоо харамсалтай юм шиг санагддаг. Тийм учраас мөнгөө яг үнэхээр одоо зөв юмд нь зарах бол хамгийн одоо бизнесмен хүний бас гол зүйл баха. За их баярлалаа. Манайханд хогурд сайн сонсогч байгаа тий. За. Таныг одоо ингээд бас янз бүрийн юулуу төслүүд л хөрөнгө оруулдаг залуучууд тантай ингээд уулзах гэж ирдэг л бах. Танаас хөрөнгө оруулалт авъя гэж байгаа бол одоо ямархуу залуучууд одоо бизнес эмэгтэйчүүд танд хамгийн одоо хүчтэй сэтгэгдэл төрүүлэх вэ? Одоо надад өөрт амар их мөнгө хэрэгтэй болохоор. Тэгэл бизнесийн санаа бол хүнээс хязгаарч мөнгийг манайхны нэг алдаа найз вэжэж хүнээс мөнгө авна гэж энэ бодлоос бас би ч тийм бодолтой явдаг байсан. Тэр бодлоос алах хэрэгтэй. Та нарт үнэхээр галзуу гой санаа байх юм бол энэ дэлхий дээр бүгд гачин болцсон байж байгаа нөхдүүд чинь бизнес хийх шүү дээ. Мөнгөө яаж өсгөхөө мэдхээ байсан. Тим бизнесмен зөндөө шүү дээ. Жишээ нь өнөөдөр Японд 100 сая доллароос жилд 2 сая доллар олох бол үнэхээр асуудал болцсон байна. Тийм учраас бол дэлхий дээр бол мөнгө байна. Зөвхөн зөв санаа, зөв хэрэгжүүлэх арга бодол тэгээд зөв л одоо тэрэндээ хүрэх арга механизмыг ойлгочих юм бол аяанда мөнгөтэй хүн чамаа хоносчингүүгээд чамд мөнгөө хэлгэн шүү дээ. Энэ бол бизнесийн гол хууль юм чинь. Бүх бизнесмэнүүд ашигтай юмд мөнгө үржүүлэх гэж л байгаа учраас бол гой санаа байвал хэн ч хийн.
Танд одоо нэг иймэрхүү юм байдгүй. Чи одоо өөрийнхөө санааг надаа минутын дотор тайлбарлаж чадахгүй бол мэдгүй гэсэн үг юм байна гэдэг ч юм уу. Нэг ийм шаардлагууд байдгүй. Гэхдээ бизнес гэдэг чинь нэг тэгээд хаалгаар гараа тэгээд тэгчий гэдэг л их энгийн ойлголт шүү дээ. Жорж Сорос бол хизээш төсөл санхүүжүүлж ирсэнгүй. Төсөл санхүүжүүлж байгаагүй гэж. Уулзж байгаа л энэ зөв буруу юу гэдгийг л ер нь бол биднес бизнес хийж байхдаа бас л тэгж хардаж. Энэ зөв буруу юу? Энэ зөвгүй л мөнгө олно, буруугүй л мөнгө олохгүй гэдгийг л гол шалгуур шүү дээ. Жорж Сорос дээр ороод Оросын нэг эрдэмтэн 17 сая доллар хүсэж орсон ба. Сорос бодож ирсэн анаа чинь 17 хүрэхгүй юм байна. 21 сая доллар болох юм байна гэд шууд шийдэд явуулчихсан. Тэгвэл Жорж Сорос бол хэзээ ч алдаж байгаагүй гэж. Жорж Сорос юуг бол тэр одоо мэдрэмж те энэ хэрэгтэй юу, хэрэггүй юу? Энэ амжилт олох уу, олохгүй юу? Үнэхээр амжилт олох төслөөвэл юу гэдгийг мөнгө бол асуудалгүй зүйл байхгүй. За зарим бизнесүүд дээр ингэж байгаа. Одоо манай брэнд бол хамгийн үнэтэй зүйл те. Зарим нь бол манай бизнесийн хэрэглэгчийн сүлжээ бол хамгийн үнэтэй зүйл гэх мэт байдаг те. Таны бизнесийн хувьд одоо хамгийн үнэтэй зүйлүүд нь юу вэ? Ер нь юу одоо биднес жишээ нь би хотын татварыг яагаад дэмжсэн гэхээр том бизнесийн эрсдэл ер нь 2-3 жил тэгжиж нэг том юм босч ирдэг. Одоо дэлхий дээр үзэсгэлэнгийн бизнес бол маш хүчтэй болж байна л да. Үзэсгэлэн гэхээр яадаг гэхээр за би яг тодорхой жишээ Францын Кан гэж хот байдаг шүү дээ. Кино фестивал болдог. Кан яадаг бол Каны кино фестивалаар олох ашигынхаа 30-35%-ийг МИФИМ гэдэг дэлхийн үйл хөдлөлт одоо хамгийн том үзэсгэлэн болдог. Тэгэхэд тэнд 4 давхар Marriott гэдэг хотел зүгээр л өдрийн 580 мянган евро олчиж. Тэгэл 12 тонн ихтгэхэд 6-7 сая евро болвол тэгэхээр бол биднес зарим нэг ойлголтуудаас жишээ нь өдөр болгон мөнгө олдог тий зөвхөн одоо Монголд Улаанбаатар том бүтээн босголт бол өвөл утаатай учраас явахгүй ч гэдэг юм уу тийм бодож болохгүй юм бэл. Тийм учраас мөнгө асгаруулах юм нь бол аягүй сайн хийх хэрэгтэй юм бэл. Жишээ нь тэр үлэг гүрвлийн паркийг бариад Канадад нэг хийх гэж 6 жил пиарцсан юм байл. Тэгээ яг нээлтэн дээр нь бол 3 сая хүн очсон гэж. Тэгээ хот бол ашгаа нэг өдөр олж исэн гэж. Тэгэхээр тиймэрхүү юмнуудыг өдөр биднээс аягүй сайн хийх хэрэгтэй. Ингээ зүгээр одоо юу гэдэг хүмүүсийг л авчирч мөнгөний авахгүй бол чиний карманаас би аваад би чиний карман тухайг өгөөд хэдүүл хоёулаа том болохгүй шүү дээ. Тийм учраас бол тэгээд үзэсгэлэнгийн биднес нэг Аазда одоо 1-2-т орохоор зорилт тавиад 350 мянган метр квадрат үзэсгэлэнгийн ажлыг эхлүүлэх гээд бас зураг проектын дээр ажиллаж байгаа. Тэрийг дагаад бол маш олон жишээ нэг сая жуулч ирэхтэл тэр сая жуулт юу үзэсгэлэнд оролцож байгаа сая хүний хоолыг хийх хэрэгтэй, ундыг хийх хэрэгтэй, ороо баардч одоо пивийг уулах хэрэгтэй, хоолыг нөх хэрэгтэй гэдэг ингээд дагвар бизнесүүд бол маш одоо хүчтэй явчихна. Тийм учраас иймэрхүү зүйлүүдийн одоо тэр Жимао Тауэр гэдэг Адрен Смитийн барьж исэн 22 жилийн өмнө Шанхайд анх баригдчихсан байна. Тэгээ тэр үеийн Шанхайгийн баячууд нөгөө гол доогуур гүүр тавиад тэгээ тэр гүүрнийх нь гэрэл чийгдээгүй байх үед бол биднес барилгын ажиллаа хийж исэн. Одоо Шанхай Тауэр гээд яг өөдөөс нь харцсан одоо шин Шанхай гэдэг чинь хэдэн зуун биллионоор нөгөө Шанхайгийн орчин үеийн тэр хот бол тэгж босч исэн түүхтэй 20 эдхэн жилийн дотор л тийм хот. Тэгэхээр бол тэр газрыг үнэтэй болох урлаг гэдэг бол яг би сүүлд нь бодоод ойлгосон байхгүй. Жишээ нь Бурж Калифаг бариад Дубайг үнэтэй болгож байгаа байхгүй. Тэр Apple-ийн замхыг хийгээл Парисыг үнэтэй болгож байгаа байхгүй тий. Тэгээд тэр Skytree гэдэг Японы хамгийн одоо худалдаа баг өгчсөн газар дэлхийн хамгийн өндөр замхыг босгоол одоо тэрний эргэн тойрондох үл хөдлөхөөрийн хөрөнгөний үн бол хэдэн 10 дахин өссөн. Тэгээд тэр төслүүдийг өдөртөжсэн тэр 12 оны дэлхийн шилдэг бизнесмен болж байсан манай араб найз тэр надад юу гэж хэлсэнгүүл эргээд биднээсийн одоо тэр үед лидер нь болоод амжилт олно гэд бодож байсан бодлоосоо биднес бол 100 дахин баг төсөөлж ирсэн юм байл. Биднес яг энэ бүхнийг хийснээрээ бол 100 дахин амжилт олсон гэж. Тэгэхээр бол
ерөөсөө ямыг Улаанбаатартыг яаж үнэтэй болгох юм, Монголыг яаж үнэтэй болгох юм, байгаа орон сууцаа яаж үнэтэй болгох. Зүгээр энийг л бид хийвэл зөндөө ажил байгаа шүү залуучууд. Мундаг. Цаг барь болог байгаа тий. За одоо би дахиад нэг 15 орчим минут ярилцаад тэгээд хүмүүсийн асуултуудаас сууж эхэлнэ. Та яриг үстэй тий. За. Ярих гэснээс нэг юм баад шүү дээ нөө. Warren Buffett жишээ нь би 30 нас хүрэхээс өмнө сая доллар олохгүй бол байшин дээрээс унж өгнө гэд тэгээ зорилт тавьжсэн гэсэн. Тэгэд хүмүүст хараад байхад ийм залуудаа хурдхан баяжих юмсан гэд ингээ яардаг зүйл байдаг. Та энэ талаар юу гэж бодъё? Бид нэр яарах хэрэгтэй юм уу эсвэл яах ёстой юм? Би 12 таа байхдаа тэр өмтөн болно гэдэг. Номын санд тэр өмтөн ноёд гэдэг Оросын Новостигээс бичсэн тийм ногоо хавцтай долларын зурагтай. Гэхдээ дэлхийн том баячуудыг нэг Орос социалист орн байсан учраас нөгөө жоохон шүүмжлэх гэж эднэс юу гэдэг тэгсэн мөртлөө эднэс чинь дэлхийн дандаа Rockefeller, Rothschild, Henry Ford, Onassis гэдэг дэлхийн топуудын анхны ном. Тэрийг уншичаа би тэрүүн доллар гэж юу ч мэдэхгүй ээжтэй би тэр өмтөн болно л гэжсэн. Тэгээд нэг тийм хүнийг асааж өгөх юм бас байх хэрэгтэй юм шиг. Ингээд одоо юу гэдгийг би энэ Олимпийн аварга гэдэрт яагаад сая доллар өгсөнгөө тэр хувь хүнд нь өгсөн хүмүүс болохоор хувь хүнд нь өгсөн гэж хараад байдаг. Би юу харж өгсөн гэвэл үнэхээр энэ залуучууд ийм гоё болох юм бол ингэж болдсон байх гэдгийг харах бол бас хүсэл мөрөөдөл. Тэр залуучуудад би тэр хүсэл мөрөөдлийн хэрэндээ өгөх гэж хичээсэн зүйл бол тэр бай. Тийм учраас бол тэр нөгөө юмны чи хурдыг тааруулах хэрэгтэй шүү дээ. Нөгөө дааруул яана нүлээ. Гэхдээ одоо Ferrari өмчөөд 350 км/цагтай яваад байвал өөх хосолтой. Тийм учраас альва юмд чинь тэр үед бол нөгөө хурдыг яаж дааруулах вэ? Эргэлтэн дээр хитээрхгүй яах уу гэдэг чинь нөгөө шүн 3 цаг бодож онцтон л юм байгаа шүү дээ. Зүгээр нэг баримжаа авчиг гэхэд та одоо анх сая долларыг хэд настай олжсэн бэ? Баримжаар. 30-аас өмнө л олж ирсэн юм. За 30-аас өмнө. За 30-аас өмнө яарах хэрэгтэй биш үү? За таныг анх Boeing-ийн жагаа захиралтай танилцахын тулд Boeing-ийн жагаа гэдэг компани байгуулсан гэд ярьж ирсэн. Та ер нь энэтэй төстөө өөр юм ямар юм өөр сэтгэлгээ гаргаж ирсэн бэ? Юу хийж болох вэ? Бүгдийг л бодно шүү дээ. Бүх боломжийг бодно шүү дээ. Жагаа хүртэл очиод яаж ажилтгийг нь ойлгочихъя гэдэг. Тэгээ жагаас үлд ном хүлийн зөвшөөрөөс үлд нараа чи Boeing-ийн жагаа шүү. Тэгээд тэр хүн бол бас аймаг ажилласаг. Үнэхээр би тэр хүнээс уйггүй өдөр шөнөгүй үнэхээр ажилтгийг жагаа бол шүн гэртээ харихгүй шүү дээ. Одоо ингээл одоо бол өглөөний 8 цаг шиг л явж байгаа. Тэгээд бас үнэхээр ажилласаг мундаг хүн. Би бас олон юм ядчил одоо хамгийн гоё одоо машинд нь суугаад явчихтаа би хизээ нэгэн өдөр ийм машинтай болно доо гэж бас төсөөлж бодож исэн. Тэгээд дараа нь тохиолдлоор яг тэр унжсэн бензин яг чи надаа манай нэг найз яагаад тэгээд би бас тэрийг авч исэн. Зүгээр дурсгал болгоод анх одоо Монголд орсон одоо бух бенз гэдэг идэг шүү дээ. Тэрний хамгийн анхных нь одоо харах юм бол хүн тооцоо гараг бол тээ. Тэр үедээ бол одоо тэр бараг л онгоц шиг гоё машин байсан. Тэгээд альва нэг юм дандаа л хүний тэр гоё мөрөөдлийн насааж өгөх хэрэгтэй юм шиг. Монголчуудыг би илүү гоё баян, илүү гоё болоосоо л гэж боддог. Тэр болгон дандаа хүнд мөрөөдөл бий болгодог, хүсэл мөрөөдөл, тэг хүсэл хайрладаг. Тэр хүсэл мөрөөдөлчл хүнийг дагуулж авч явж байгаа учраас энэ гоё байгаа бүх юмгаа биднээс хайрладаг л байгаасаа гэж боддtiin. BMCS эдрийг бол үнэхэр хүндэтгдэг. Улаанбаатар хотод үнэхэр энэ гоё байшин биднээс ч барьж байгаа байшингаас л богино амьдралтай хүмүүс шүү дээ. Тийм учраас бол энэ хийж бүтээж байгаа бүх хүнийг бол бид дэмжих хэрэгтэй. Үнэхээр одоо дэмжээд тэр хүмүүс биднээс 2 дахин илүү нойргүй л хонж байгаа. Одоо юу гэдгийг Билл Гейтс нөгөө хүүхдүүдэд хөрөнгө өгөхгүй гэж албан ёсоор зарласан шүү дээ. Тэ та нар мэднэ тэ. Тэгээс сэтгүүлч асуусан байна. Та яагаад ингэж одоо өгөхгүй байгаа юм гэсэн чинь би эцэг хүний хувьд хүүхдүүдтэй бурхнаас заяасан амьдралаар нь амьдрах эрхийг олгох ёстой гэж. Тэгэхээр хүн болгонд өөрийн тэр гоё Билл Гейтсийн оронд хүүхдүүд ороод ажиллавал зүгээр л одоо тэр компани амьдралаар
амьдрахаас ч өөр аргагүй, тэр бүтээсэн том бизнес явуулахаас ч өөр аргагүй. Тэгэхээр ингээд тэр хүүхдэд мөрөөдөл байдаг гэдгийг тэр ойлгож яах гэдэг л одоо бас гоё тий. За. Одоо та биднийг бол маш их азтай гоё үед төрсэн хүмүүс гэж байна. Зөвхөн жоохон наривчлаад хэлэх юм бол та өөр биднэрт за хятадаас жуулчд авчирхаас гадна өөр ямар боломжууд байгаа гэж бодож байна. Та нарын юм дэлхийд нэг болчихлоо шүү дээ. Та нар өнөөдөр хүсвэл хашаач явж болно. Хаан ч очиод Африкт очиод бизнес хийж болно. Хаан ч очиход та нар зах хязгааргүй тийм том орон зай та нарын хувьд нэгжиж байгаа байхгүй. Биднээсийн үед чинь бол нэг гадаад паспорттай хятад Орос гэл үндсэндээ Америкийн виз гэдэг чинь бүх асуудал тий. Ерөн Солонгос явах гэж бүх асуудал, Япон явах гэж бүх асуудал байсан бол өнөөдөр та нарын өмнө энэ мэдээллийн ертөнцийн хүртэл нэг болчихлоо шүү дээ. Тэгэхээр бол та нар бол ганц Улаанбаатар биш, ганц Монгол биш, та нар дэлхий дээр хаанч очиод монголчууд илүү гэдгээ харуулах боломж гарна гэдэг бол энэ гайхамшигтай гоё одоо боломж гэж би хараад байна. Бүгдээр ямар ч хэсэн нар хөгшүүндээ нэг баярлалаа гэдэг нэг алгадчих шийдвэ. За баярлалаа. Ярьслах дуусаагүй байгаа шүү. Зүгээр баярлалаа гэж хэлж байгаа шүү. Баярлалаа гэж хэлэх бол маш чухал гэж бодож байна. Тэ. За нэг юм их анзаарагдаад байгаа маа. Бизнесийнч байна уу? Ер нь бол хүн өөрийнхөө юунд хинээс ч илүү сайн бэ гэдгээ олоод тэрийгэл сайн хөгжүүл гэдэг их зөвлөгөө харагдаад идэг. Танд тийм юм байдгүй. Таны одоо хинээс ч илүү би чадна гэдэг яг тийм чадвар чи юу вэ? Эсвэл хамгийн сайн чаддаг чадрууд чи юу вэ? Хөө бизнесмен үнэхээр хувьд. Би юунаас ч илүү бүтээж босгох надад тийм юм байна гэж өөртөө итгэдэг. Тийм ч учраас олон шин зүйлийг шинэ хот босгохыг дэлхийн хамгийн том үлгэрүүлийн парк, дэлхийн одоо Азийн хамгийн том одоо юуг үзэсгэлэнгийн заалыг зөндөө мөрөдөл байна. Тэгэд эх жилээс гоё бүтээн босголтын ажлууд эхэлчих юм бол бас залуучууд гоё сонирхоод бүтээн босгоно гэдэг өөрөө шин зүйл учраас гоё байдаг. Ингээд хүүхдтэй болох гоё байдаг шиг бүтээн босголтын ажил яг тийм шин зүйл. Тэгээд тэрний чинь төлөө маш гоё санаа зовно. Одоо 68 давхар бол та нар зургийг нь ер нь харсан болов уу гэвэл үнэхээр одоо тийм Монгол Тавар гэдэг энэ бол Никенске гэдэг Японы Азда бол номер 1, дэлхийд бол EcoSmart газар хөдлөлт 4 рейтингээрээ дэлхийн номер 1 компани. Үнэхээр алдартай компани, тийм компани зураг төслийн хийж гүйцэтгэж байгаа. Тэгээд Монгол Тавар бол бас Улаанбаатар хотыг жимсэн 300 гаруй метр өндөр болохоор супер өндөртөө ордог. Тэгээ энэ маш гоё одоо барилга болно. Зураг төслийн дагуу тэгээд Японууд бол барилгыг 100 жилээр бодож хийдэг. 20 жилийн дараа гэхэд техник технологийн өөрчлөлтүүд орно. Тэрэнд нэм барилгыг 100 жилээр бодож хийдэг. Тэгээд бас тэр Япон хүмүүсийн ажиллах чадварыг хараад би бас биширж ийсэн. Та нарын л үеийн тэр нөө Японууд тэднээс болохоор 30 40 одоо 40 хавцаа насны л залуучууд аа. Тэгтэл дэлхийн бүх гоё нэлээд одоо Дубайд тэднээс маш том төсөл авсан. Тэр нь ямар төсөл гэхээр Дубай хотын нэг том дундуураа гүүр байдаг. Гүүрний хоёр талыг холбосон дэлхий дээр одоо тулгуургүйгээр хамгийн холболт хийгдсэн байшин болох тийм төсөл дээр тэднээс ажиллаж байгаа. Тэгээд бүтээн босгох гэдэг үнэхээр гоё. Тэгээ би яг тантай ярилцахын өмнө ингээд судлаад бас интернетээр хайж байхад яг ийм бизнестэй холбоотой мэдээлэл ерөөсөө байдгүй юм байлээ. Тэгээд бараг л 99% шар мэдээ байд юм лээ. Тэгээд таны яг над ярьж байгаа Монгол Таврын чинь Японы дэлхийн санхүүжигч чинь танад итгэхгүй тэгээ болж байгаа гэсэн нэг тийм нийтлэл харсан. Яг энэ санхүүжилт энэ нь юу болж байгаа вэ? Энийг хэлээч. Харин Монголыг яадаг юм зүгээр өнөөдөр ингэж нэг юм ажиглагдаад байгаа юм л да. Нэг монголоо муухай энэ харж байгаа өстой муухай би гоё гэж харагдах гэдэг. Надад бол тийм бодол ерөөсөө байдаг. Энэ хүнд ямар гоё юм бэ? Энэ хүнд дуурайгаад авчих ямар гоё юм бэ гэж нэгнийгээ дандаа одоо гоё талаас нь хараасаа гэж боддог. Үнэхээр улс төрөнч тийм. Ман нам тэнгэл байвал манай намд гоё, нөгөөх нь манай нам тэнгэл байвал
яг цаанаа адилхан монголчууд байхгүй. Тэгэхээр бид эннээсээ салах хэрэгтэй. Тийм учраас одоо юу гэх юм бэ? Аливаа нэг юм болохгүй, тэр нь болохгүй, энэ болохгүй гэдэг юм чинь хэдэн зуун мянга сонсцсон учраас тоохооч байсан шүү дээ. Тэгээд санхүүжилт бүтэмжтэй юу? Бүтэн шүү дээ. Юу гэж бүтэхгүй байна. За, стогой сонсогдож байна. За, би бас яг бизнесийн одоо хүмүүс ерөөхдөө ямар бодолтой байх хэвээр, хатуу бодолтой байх хэвээр гэдэг талаас л илүү их асуугаад байна л да. Тэгээд энэ талаар бас дахиад асуумаар байна. Бизнесийн хүмүүст одоо яг одоо ингээд чи ер нь болсон дээр гэмээр ингээд таны их анзаардаг юм буруу дадлууд юу байдаг вэ? Олон хүн дээр анзаарч ирсэн ч юм уу. Одоо энийг л болчих гэмээр. Ялангуяа дөнгөж эхлээ явж байгаа залуучууд ч юм уу. За казино битээ тоглоорой. За бус талдаач тэгээд одоо тийм Азад мөнгөний зүйл биш учраас юу гэдгийг олон гашуун туршлагуудыг хараад тахаар манай Монголын бас олон том бизнесмэнүүд казино тайран мөнгө авчиж өгчсэн түүх байдаг. Тийм учраас бол казино битээ тоглоорой. За тэгээд хүн тудлаа хэлэхгүй хэлсэндээ өөрөө явах тэгээ болно дөө. Хүн гэдэг амьтан чи өөрөө одоо юу гэдгийг зөндөө олон сул талтай төгс болчвол утахгүй. Би бас хүнд алдаа байгаа нь гоё юм гэж боддог. Манай Чингис хаан агуу хүн байсан учраас хүн алддаг гэдгийг бас бодож олсон байгаа. Тэгээд үнэхээр сайн үйл хийсэн хүнийг 4 удаа 5 удаа ял хэлтрүүлнэ гэдэг бол өнөөдрийн хууль хэтэрхий Европт маягийн юм шиг явчихад байгаа юм л да. Одоо юу гэдэг нь үнэхээр санаанд гүнийг алдаа хийчихэд тэрийг яах ёстой гэдэг нь өөрөө. Тэгэхэд тэр хүн илүү олон сайн зүйлийг хийсэн бол бас яах ёстой юм тий. Тэгэхээр би л Чингисийг яг хүн гэдэг талаас нь ямиг аягүй их мэдж анзаардаг тийм хүн байсан юм байна да гэж би хувьдаа боддог. Тэгээд зарим алдаа ч гэсэн илүү сайн юмны одоо үндэсч байж магадгүй шүү дээ. Тийм учраас одоо хол алдахгүй багсаг алдаа бол зөндөө. За одоо ингээд гадны брэндүүд их орж ийн. Эсвэл Монголтой ингээд хамт бизнес хийя гэдээ гадагшаа очиж байна. Тэгээ Монголыгоо тайлбарлахаар танах маркет чинь хэр том юм гэхээр нэг тэтгэн сая хүн гээд Монгол нэг бизнесийн хувьд жижигхэн юм шиг харагдаад байна. Та яаж тайлбарладаг вэ Монгол? Манайх би бол 1.5 тэрбум хүний зах зээлтэй л гэдэг чинь. Тойроод 1.5 тэрбум байгаа шүү дээ. Тэгээ тэднүүсийг л мөнгийг авчирч бид ашиг орлого болох хэрэгтэй шүү дээ. Тэгээ тойроод 1.5 хүн байна. Тэр нь манай маркет юм биш үү? Гэхдээ тэр чинь манайх болох юм бид хийх хэрэгтэй байхгүй. Тэг чин тэр хаа байгаа 8 цаг очиод Дубай молын 75 сая хүнийх нь Дубай молд болохоо очихоор та нар бүгдөө очижсэн хүмүүс мэдж байгаа. Нэг хятад худалдагчтай, нэг орос худалдагчтай. Тэр хоёр нь хаана байдаг лээ? Манай хаана байдаг? Тойроод байдаг үст. Тий. Тэгэхээр тэнд мөнгөний хүмүүсийн мөнгийг авцраад яаж бид яагаад чадахгүй. Тэгэхээр бид өөрсдөө ч жоохон санаа зовох хэрэгтэй. Би бол Японуудтай ирэхдээ манай Монгол улс танаа ген зааштай гэсэн чинь нэрээ тийм юм биш. Тэгээд тэднээс тэгээд байгаа хгүй. Тэр Японы бас хамгийн том үйл хөдлөл хөрөнгөний нөхрөлт Японд очиод ингээд нөө Ferrari-гийн 100 үзэсгэлэнтэй дэлхийд нэг байдаг. Японы үйл хөдлөл хөрөнгөний 2008 онд 8 тэрбум доллар шатчихсан. Найз ах манай найз ахгүй. Тэгээд тэгсэн чинь тэгээд яг үнэхээр биднес дэлхийн хувьд генза авахгүй. Тийм учраас бидэнд бүх боломж байна. 10,000 үнэтэй хотод 3 сая жуулч очиж болоод байхад бид арай өөр байхгүй. Маш гоё сонсогдож байна. За миний асуултууд ерөөхдөө дуусч эхэлж байна. Танаас одоо дахиад хоёрхан асуулт суучих. Та их зүйлийг бүтээнэ гэж байна. Зүгээр айгүй энгийнээр ярихад одоо хитэн цаг унтдаг вэ ч юм уу те? Та өөрийнхөө энэ бүтээлч байдлыг яаж хадгалдаг вэ? Би тэгтээ амар залхуул та ер нь. Бодож байгаа л тэгээд яадаг чинь өөрийгөө сүүлийн үе итгэж хараад байна. Гэхдээ үүндээ би бол нэг тийм гялзаал ажиллаал өдөр шөнөгүй яагаал залуу байхдаа яг хөө ингээд яах ёстойгоо мэдэхгүй учраас олон зүйлд бодож төлөвлөж хондог байсан баг. Одоо бол харьцангуй нэг тэгээд 10 жилийн өмнө 20 жилийн өмнө бол яг хөө ингээд 10 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 жилийн өмнө бол яг хөө ингээд 10
нэг их ажиллаад харин ч бага ажиллаад байдаг юм шиг санагддаг. Манай бизнес хийдэг найз нар чинь ихэнх нь онгоцонд одоо гадаадын том бизнес хийж байгаа хүмүүс бол ер нь тэгээ амьдралгүй болсон юм шиг харагдаж шүү дээ. Дандаа л онгоцонд нисэж байна. Тэнд очлоо, энд очлоо, тэгээ явж гин. Чи нэг хүрээд ир гэл. За жоохон байжгаад очие. Тэгэхээр би бол ерөнхийдөө бас жоохон залхууд л та. Тэгтээ залахгүй гэж болохгүй шүү дээ. За та одоо ингэж ярьж байна л да. Манай ингэж араб найз нар гээд их том бүтээн байгуулалт хийж байгаа хүмүүстэй. Энэ хүмүүстэй яаж ингэж таны нөхөрлөл бий болсон бэ? Хаана танилцаад яаж явах вэ? Тэр манай ер нь ингэж нэг том найзтай болчвол тэрний цаана дахиад том найз байдаг. Том найзын цаана дахиад том найз байдаг. Тэгээд жишээ Никинский эдэр бол өөрөө дэлхийн том проект хийдэг компани учраас үл хөдлөх хөрөнгөхийн чиглэлээр одоо хамгийн том мөнгө шаардж байгаа юмнуудыг л тэднээс бас хөвчлээ хийж байгаа. Энэ Adrian Smith гэдэг сая тэр Adrian Smith бол King Tower гэдэг дэлхийн Бурж Калифагаас өндрийг барихаар болоод дэлхийн 8 шилдэг архитекторыг авчраад хаан дуудаал 7 хоног болгоно нэг нь нассараа сүлд хамгийн сүүлд Adrian үлдсэн. Тэгээд тэднээс хийг юу хийж байгааг бас дэлхийн анзаарч яадаг. Яагаад бол тэд нэг юмыг үнэтэй болгодог хүмүүс учраас мөнгөө үнэтэй болгоё. Тэднүүсийн бүтээн басгалтанд хөрөнгө оруулах юм бол мөнгө өснө гэдэг нөгөө бас над шиг зөндөө залхуу хүмүүс байна шүү дээ. Харж байгаа да энэний хийж байгаа юмд оруулчвал найдвартай гэдэг. Тэр шиг Япон эдэрт бол Никинский эдэр проект хийх юм бол маш хурдтай борлогдчихийдэг. Жишээ нь King Tower гэдэг юм бол Adrian хийж байгаа гэдгээр бас өөрөө үн цэнтэй болцсон байх жишээ те. Бүгдээрээ ямар ч хэсэн нар хөх гүшүүндээ нэг баярлалаа гэдэг нэг алгадчих шүү дээ. За баярлалаа.